Өглөөний мэнд дэлхийн өглөөний мэнд Улаанбаатар дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөх цэцэг болон аргунаар найруулагчин Баттай хамтран хүргэх гэж байна. Өнөөдөр манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Campbell брэндтэй хамт өдөр бүр эрүүлж өрөөтэй ингэний хоормог хамтран ажиллаж байна. За мөн Акураар даатгуулах амархан ураатай Акур даатгалын платформ хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд өргөнаа сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За Улаанбаатар 7 цаг 12 минут болж байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 20-ны өдөр тохиож байна. За тэгэхээр өнөөдөр бол он гараа 171 дэх өдөр. За он дуусахад 194 хоног үлдсэн байна. За өргөжлөлөө цагаан гарын мэдээлэлтэй танилцдаг хэдүүлээ. 7 цаг 10 минутын байдлаар Улаанбаатар хотод 12 градусын дулаан гэсэн байна. За тэгвэл өдөртөө 28, шөнөдөө 14 градусын дулаан онно гинэ. За маргааш буюу бям гараг амралтын өдөр өдөртөө 31, шөнөдөө 16 градусын дулаан, ням гарагт өдөртөө 33, шөнөдөө 17 градусын дулаан бол эрэх даваа гарагт өдөртөө 29, шөнөдөө 14 градусын дулаан, харин эрэх мягмар гарагт өдөртөө 30 градусын дулаан байх нэ. За нийлээ халах учраас манайхан гадагшаа гарахтаа болгоомжтой гарах хэрэгтэй, шүхэр мөхрөө бариад гарах хэрэгтэй. За тэгээд бага насны хүүхдүүдийг ер нь гадаа тоглоулахдаа болгоомжтойгоор нарчих үү дээ. Гэхдээ одоо би цэцгийг 30 мууч гарна гэдээ ойр дэх дулаахан байгаа гэдээ өглөө жоохон нэмэглээд шорт футболтой гараад ажил руу алхацсан. Яг осгох чинь. 7 цагийн байдлаар 12 градус гэсэн байна. Тэгэхээр чи 6 өнгөрөөгд гэрээсээ гарсан бол бүр л хүүтэн байсан гэсэн. Өглөөдөө хүүтэн байгаа даа л да. За тэгээд одоо нар буцах гэдэг. Нар одоо 2 хоногийн дараа буцлаа. Ичээч яасан гэж ингэж байгаа. 6 сарын 20-д гарчаад тах чи өглөө алхахтаа даарч ин гэвэл энэ бол өстэй яг ичмэр зүйл мөн шүү. Чин дөрөв цэцэг нэрэнгээс чин сэтгэлээсээ ичээч. Уурлаад бүх юмдаа. Нэрээ тийш дээ. Одоо яг ингэж өглөөний эфирт гардаг хоёлаач ингэ гараад айгүй их ирдэг штэ тий. Нэг ингэ зовлон байна хавар намартай. За. Өглөөнд ингэ хүүтэн байна гэж зузаалаа гарчингууд өдөржингөө халууцчихдаг. Тэгээд дөрөвгөө тараад гэрлэгөө явах гэхлээр халууцаал гэдэг. Тэгээ би бол бодлоо өнөөдөр. За би өглөөдөө дулаахан байгаад өдөртөө халууцах уу? Өглөөдөө дараад өдөртөө сайхан байх уу гэж бодлоо. Би өнөөдөр даарж явахдаа бодлоо. За ер нь өдөртөө халууцъя л гэж бодлоо. Нэлээд зузаан хувцалж гарч ирахмаар юм байна. Өглөө 5 градусын дулаан байсан гинэ. Тэгэхээр аргуун даарах нь зөв гэсэн байна. Бүр 5 градус. За 100 гэдэл идгээл надад идгээл алхаад байсан шүү дээ. Өөр хилөө тэр аргуун. Яа, нэлээд чангуулаа. За 6 сарын 20-ны тухай бүгдээрээ өнөөдөр ярьцгаана. За 6 сарын 20 бол Матарики гэдэг баяр юм байна. За яадаг баяр вэ? Матарики гэдэг баяр бол за Шинэ Зеландчуудын Маоричуудын баяр юм байна. Маоричуудын хувьд шинэ жил тохиож байна. Маоричуудын соёлоор за Маоричууд гэдэг энэ одоо ер нь далайн улсууд гэж хэлж болно. За дэлхийн надад ийм далайн улс үнэхээр бүр ингээд яагаад ямар сэтгэл ямар философт болохоор ингэж амьдэрдэг нь би ерөөсөй ойлгодгүй. Үнэхээр надад сонирхолтой санагддаг. За одоо Мадагаскар харалж гэнэ үү, Хавай харалж гэнэ үү, энгээрч одоо далайн хүмүүс ингэж очсон байх шүү дээ. Ер нь бол тэр үед ямар нэгэн технологи байгаагүй. Одоогийн шиг юм сайхан за очин буцна 8 тийм бодохгүй шүү дээ. Зүгээр ер нь баримжаагаар орог шууд ингээл ус онгоцон суугаал тэгэл тэр чиглэл зүгчлөө явчихдаг. Замдаа үлбэрч өгөх магадaltaй янз янз асуудал тахтал тийшээ зориглол явчихдаг хүмүүс. Би тэгээд ингээд яаж тэднээс ингэж одоо юу далаагаар ийм хол аялдаг байсныг бүр ингээд төсөөлөд бардггүй. За ийм онцгой ер нь ард түмэн тэгэд Маоричууд бол юугаар алдартай вэ гэхээр нөгөө хака бүжтэй. Хакагаар алдартай. За маш тийм дайчин ард түмэн гэдгээр алдартай тийм дайчин бас омог. Бас нөгөө байга тогтцсон үед эндемик амтан урмал ихтэй учраас бас айгүй сонирхолтой байдаг шүү дээ. Маш сонирхолтой аралтай. За тэгээд Шинэ Зеландад яг өнөөдөр бол өвөл болж байгаа. За бид нар энэ дараа зөгтөж байгаа тийм бүрэх дарж байгаа гэл. За тэгээд Матарики гэдэг бол за Pleiades гэдэг нэртэй одон хэсгийн нэр. За энийг бид нар бол монголчууд бол Мэчид 6 гэдэг. Гэхдээ үнэндээ бол 7 үзэсгэлэнтэй од байдаг. За тэгэхээр Монголын манад одоо яг үдийд бол зүүн хойд зүгт 8 градусын маш намд ор гардаг юм Мэчид 6 гэдэг маш үзэсгэлэнтэй гайхамшигт од байдаг. За энэ од бол ерөөсөө Шинэ Зеландын тэнгэрт мандахгүй байж хагаад
өнөөдрөөс эхэлж мандаж эхэлж байгаа. За тэгэхээр Мадарики гэдэг энэ одтойгоо буцаж уулзж байгаа гэд энийг шинэ жил гэж үздэг. За тэгээд Шинэ Зеландчуудын хувьд бол од болоос их чухал байр суурь эзэлт юм. Энийг Шинэ Зеландчууд өвөг дээдсэ гэж хардаг. За ингээд эрт дээр үед байсан дайчин өвөг дээдсдэг эргэж золгож яана гэж үздэг. Тэгээд ийм учраас Шинэ Зеландчуудын хувьд бас их онцгой Мауричуудын хувьд Шинэ Зеландын Мауричуудын хувьд их онцгой баяр юм байна. Мадарики гэж. Манайхаар баг үндэсний баяр наадам шиг юм шүү дээ, тий. За тэгэхээр ийм одоо уламжлалт гэх юм уу? Ийм сонирхолтой бас соёлтой холбоотой юм баяраа Шинэ Зеландчууд одоо хүртэл гээхгүй хичээж авч үлдсээр байгаа нь бас гайхалтай. Тэгэд ер нь сүүлийн үед ч одоо цэгийн ярьжсэн Шинэ Зеландын парламентад Шинэ Зеланд Мауричууд өөрсдөө гарч хакагаа хийж үзүүлээ. Чамд хака таалагддаг уу? Хака таалагддаг шүү. Надаас амар таалагдсан шүү дээ. Тестостерон ялгарч байгаа шүү. Дотроосоо бүр ингэ нэг юм огшоол гараад ирдэг те. Тэр надад үнэхээр таалагддаг хака болсон. Үнэхээр таалагддаг. За өнөөдөр тэгэхээр бас өөр ямар өдрөө тохиож байгаа вэ гэхээр дэлхийн бүтээмжийн өдөр гэж тохиож байна. Дэлхийн бүтээмжийн өдөр. За productivity гэдэг надад энэ өдөр үнэхээр бас их таалагдлаа. Ер нь бол бүтээмжийг ер нь ингээд бас их тийм ондоо өнцгөр нь харах хэрэгтэй юм шиг надад санагдлаа. Ер нь л унтах штэ. Эрүүл мэнд гэдэг бол мэдээж хэрэг маш том бүтээмжийн нэг хэсэг бол мөн бид нар бол бүтээмж гэхээр зөвхөн ганц ингээд нөгөө ажил мөнгө төгрөгтэй холбохгүй байдаг. Ер нь л бүх бүтээмжийг сайжирдаг. Энэ хөгжил гэдэг чинь өөрөө тэр чигээрээ бүтээмж дээр суурилсан байдаг. Тэгэхээр яаж бүтээмжийг сайжруулах вэ? Бүтээмж яаж илүү болох вэ гэдгийг ярилцдаг. Бас энэ тухай олон нийтийн арга хэмжээ хийдэг ийм өдөр юм байна. Тэр тухайгаа ярьдаг. Тэгээ хоёулаа жишээ яаж бүтээмжийг нэмэгдүүлдэг вэ? Одоо хувь хүнийхээ тухайд яаж бүтээмжийг нэмэгдүүлдэг вэ? Одоо жишээлбэл ингээд ажил мэргэжлийн хувьд ингээд заримдаа ингээд бид нар залхуурах үе үнэхээр их байдаг шүү дээ. Хэцүү ноцоор бол тэндээсээ яг яаж гарч өөрийгөө ингэж нэг юм эрчимжүүлж бүтээмжтэй байдлаа нэмэгдүүлдэг вэ? Би ер нь богино хугацаанд хаазлах их дургүй хүн юм шиг байлээ. Богино хугацаанд хаазлал өөрийгөө шатаагаал тэгэл тэр хооронд буцаж сэрэх гэсээр л цаг алдаад байдаг. Том зургаараа тийм нэг тийм ашигтай биш юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр аль болох тийм алсуур жоох ингээд нэг тийм бүтээмжтэй байх гэж яддаг. Тэгээ миний зүгээр өөрийн шипийг бол одоо яг миний карманд явж байна. Энэ хинч ойлгодоггүй тийм энийг бол уншаад хинч ойлгохгүй. Айгу өөрөө ч ойлгодоггүй. Гэхдээ ямар нэг юм санаанд толгой дотор би юу дутаалаа, юу хийх ёстой, ямар гой санаа вэ гэвэл карман дотор байнга байждаг. За ингээд яг балтаагаа ингээд байждаг. Яг ийм тэмдэглэлийн дэвтэртэй. Тэгэл хүнтэй уулзахдаа ч юм уу гинт ганцаараа бол бяцлагж явахдаа янз янзын санаа байвал за би дэлхийд өнөөдрөөр ийм ярина гэх юм. Сайн бяцлагж явахдаа гэдэг үг ашигласан шүү. За тэр мэдээж өөрөө хүн болгонд мэдээж энэ бүтээмжээ бас дэвшлэх гой санаа аргачлалууд байдаг ус. Цэгийг яаж бүтээмжээ нэмэгдүүлэх вэ? Унтаж. Би болохоор ингээд нөгөө нойргүй болохоор нойр муутай болохоор ерөөс ингээд ямар ч бүтээмж байхгүй болчихдог байхгүй. Ер нь бол тарих жоохон гацчдаг. Тэгээд угаасаа нэлээ ойлгох болохоор тэрэн дээрээс нэмээд бүр амар нэлээ ойлгох болчихдог. Ойлгож боловсруулж мэдээллийг ингээд шүүн тунгааж процесс хийхдээ бүр үнэхээр удаашралтай болчихдог. Тэгээд нэг цаг ч юм уу тий за болио л да 30 минут ч юм уу нэг цаг унтчаа босоод ирэнгүүт бүр үнэхээр да энэ дэлхий ямар амгалан болсон юм шиг санагдаал ерөөсө бүтээмж санаасаа ундраад идэг. Тэгэхээр ер нь нэг 12-оос 1-ийн хооронд ч юм уу эсвэл 11-ээс 1-ийн хооронд ч юм уу миний яг унтлахны цаг байт юм шиг санагдаад идэг. Тэр үед ингээ унтаж чадах юм бол тэрнээс хойших миний одоо ингээд нэгээс хойших орой хүртэлх 7-8 хүртэлх амьдралын хэмнэл бүр үнэхээр гоё цоглог үнэхээр айгүй айтайхан байдаг. Юу л бол юу хийчмээр санагдаал. За манайхан бас бүтээмжээ яаж нэмэгдүүлдэг өөрсдийн шипийг бүгдээ нэг нэгнтэй хуваалцъя тийм нэг нэгнийхээ бүтээмжийг нэмэх. Тэгэд нандаа ингэсэн байна. Хака гэж юу вэ хүмүүсэд нэрээ мэдгүй хүмүүс байгаа. Хака гэж бүжиг байдаг Шинэ Зеландын. За ялангуяа рагбигийн одоо баг нь бол Шинэ Зеландын маш хүчтэй. За харууд гэж нэрлэдэг санаж байна. Тэгээд тэднээс ингээд яг тоглолт эхлэхээс өмнө дайны бүжиг хийдэг. За тэгээд тэр нь бол одоо манай монголоор бол даваа одоо дивэ шиг тийм одоо нэг тийм одоо сэтгэл зүгээ бэлдэж байгаа нэг арга. Тэгээ манай найруулагч бас видеогийн чадвал өгөөрэй гэж уламжлаа. Тэгээд нөгөө юу штэ бид нар одоо нөгөө дайчин арт өмнө тий дайнд орохоос өмнө ингээд нөгөө уухаалдаг байсан штэ цэргүүд ингээд уухаалаад сүсөө хөөргөөд гэж ярьдаг штэ. Яг л тийм бол тэгэл хакаг ингээд үзээл сонсоол тэр нүдний хөдөлгөөн нүд бүлтэрч гарч ирж байгаа ямар аамри амны хайцг нь ямар аамри тий. Өө зүгээр л ингээд огшоол дагаал цус өрөөл явждаг шүү дээ. Одоо энэ бол нөгөө эр гормон гэж ярьдаг шүү дээ. Тестостерон одоо шахаж байгаа асуудлах цус байгаа. Тестостерон болон адреналин ингэж өөртөө ялгаруулаад хүүхөө харан жижигрэл одоо хөлсөн жихраал тэгэл гар хөлн салгалал эхэлдэг. За одоо энэ бол ерөөсөө хүний одоо биеэ одоо маш тийм төвлөрөлтэй, гүнзгий төвлөрөлтэй болгоход бэлдэж байгаа бас нэг арга гэх юм уу. Ерөөсөө л энэ мөчд ална
алахын төлөө л зөвхөн ганц л зорилготой болж ирж байгаа. Өөр ингээ олонлоо юм ерөөсө бодохгүйгээр нэг л зүйл төвлөрж байгаа. Тэр бол ялна гэдэг. Амар гоё те. Надад бол тэр бүр үнэхээр яг бид нар ингээ ямар нэгэн зүйлээс мотивац авъя гэдэг юм бол яг л хаакаал айгу зөөр юм санагдаад идэг. За суд ундрах маань ингэж үтсэн байна. Өдөр хальт ундчихаар харин ч толгой дүнхүүрээд өдөржин орон гарan болцдгоо гэсэн байна. За даваас өрн даваа жаргал болохоор ингэсэн байна. Би 5 4 3 2 1 гэж толоод бүтээмжээ нэгтгэдээ гэсэн байна. Нойрмоо үед юу ч төвлөрч чаддгүй, юу бүтээмж гэсэн байна. За бас 100 сүнт түгэ гэсэн байна. За одоо алдарт хакер бүжгийг манай найруулагч харуулж байна. Ер нь бол ингээд гарч ирээд орилоод дуу шуудаар үзвэл үнэхээр бүр сүрдмээрээс дагаж огшмор санагддаг те. Яг ийм үед л мэдгүй ялалт ирэх магадлал бүр хэдэн зуун дахин өнгөсдөг гэж магадгүй. Би бол ерөөсөө л зүгээр ингээд нэг юм байж исэн яг юм хака бүжгэлсэн хоёр бол энэ тэгээ дээрээс нь өнөө дайснаа айлгах зүрхээр хүлэх бас нэг юм тактик юм шиг байгаа тийм эсрэг байгаа нэг мэдээж ирэх тийм бах те. За дээрэс нь эн чинь ингээд нэг харахад бол хил амаа гоцолцуулаад нэг жоохон тэнэг юм шиг харагдаж боловч яг ингээд нүү бодохоор нэр бас одоо яасан ч яад гисэн байдлаа илэрхийлж байгаа бас нэг хэрэг те. Надаа нөгөө бүр харин ч ингээд нөгөө нүүрнийхээ булчин тэгэл бүр инженер биологийн хувьд физиологийн хувьд сэрж штэ тий. Тэгэхээр бүр үнэхээр гой санагддаг энэ бол надаа ингээд нэг юм нүдэн бүлтрэх гээд байгаа нэг тийм одоо үрчиж мөрчээл идэрч амар болно штэ ойрч мөрлөл хил мэлээ бүр амар том маргаал энэ бүр үнэхээр гой санагддаг. За хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийн сэдвлөгөө бүгдээрээ орцгоно. Өнөөдрийн манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Campbell брэндтэй хамт өдөр бүр эрүүлж өрөөтэй ингний хормог хамтран ажиллаж байна. За өчигдөр битээр ингний хормыг нууж үзүүлсэн айгүй хөөрхөн ягаан савтай нэг юм гоё ягаан өнгөтэй. Өнөөдөр болохоор энэ ингний юг хураас үг нь ярил л да. Одоо энийг шууд ингээд усанд найруулад очно. Ер нь өчигдөр битээр хоёлын ярьсан. Өнөөдөр ч хоёлын ярьжээ. Campbell гэдэг энэ ингний хормог дотроо хоёр төрөл байгаа гэж ойлгож байна. Нэг нь болохоор усанд найруулад уучдаг. Бид нар одоо кофег шууд ингээд задлаад усанд найруулаад уучдаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан савлгаатай одоо савлгааг нь харъя гэх юм бол ийм одоо нэг удаагийн кофе шиг ийм савлгаатай. Тэгээд энийг усанд найруулаад хэрглэж чинь айгүй амархан. Нөгөө нь болохоор шууд уух буюу яг ингээд ингний хормог бидний мэддэг хормог сүү хിവэрэ байгаад байгаа гэсэн үг. За ингний хормог бол бактери, вирус, мөөгөнцөртөө тэмцэх чадвартай байдаг, уурэг агуулмж өндөртэй, кальцтэй, Б бүлгийн амин дэмүүдээр баялаг. За тэгээд яс мэдрэлийн тогтолцоог дэмждэг ийм үйлчилгээтэй. Тэгэхээр монголчууд бол ингний хормогыг эртнээс сайн давуулыг нь мэдээд өргөнөөр ашигладаг. Гэхдээ өнөө цагт бид нар ч бас яг нүүдэлж авахаас олдсон болохоор тэр болгон ингний хормог олдоход хүндрэлтэй байгаад байдаг бол за Campbell брэнд үнэхээр гайхамшигтай одоо санаачлаг гэх юм уу бүтээгдэхүүн ингэж үндэсний брендийг хөгжүүлж байна. За энэ бол ингний хормог те савлгаа нь үнэхээр савлгаатай. Энд бол ямар нэгэн одоо тос болон сүг орлуулах бодис ерөөс огт ороогүй 100% цэвэр сүг одоо хатаасан ийм одоо өмнө говь аймгийн 70 задгад үйлдвэртэй юм өдрөөс шууд таны гар дээр хурж байна. Яг үнэн. За юуны би ч одоо өөрөө Баян онгорын хүн тэгээ Баян онгорын тэмээтэй ер нь багасаа хормог ууж өссөн. За тэгээ дээрэс нэмээд манай худих өмнө говь ял тэгээд нөө манай дүүгэнд ингээд 5 литр манайд бас ингээд 5 литр юм хормог өвлүүлрэл явуулдаг байхгүй. Өмнө говьуд чи яг нөгөө нэг юуны сагаансрынхаа үеэр өөртөө хормогоо ингээд нөгөө буцалгаад ундаа гэж тавьдаг шүү дээ. Одоо халахчууд юу тавьдаг вэ? Айраг тавьдаг бол өмнө говьуд яг ингээд нөгөө хормогоо буцалгаад цагаалга гэж тавьдаг байхгүй. Тэгээд өмнө говьоос юу ирэхээр хормог ирэхээр агиох баярлдаг. Тэгээ тэрийг ингээ ээждэр хөлдөөчөөд юунд нь өвөл ингээд яг ханаа хүрх гээд ах юм бол оройдоо нэг жоохон халаагаад жоохон чихэр нэмээд уучдаг байхгүй. Тэгээл маргааш нь юу ханаад манад юу нус гоожих мэж тийм асуудал ерөөсөй байхгүй шүү дээ. Тийм учраас энэ ингний хормог гэдэг зүйл бол үнэхээр бидний дархлааны систем сайн нөлөөтэй. За дархлааныхаас гадна хоол босруулах системд үнэхээр ашиг тустай. Өндөр хэмжээний сүүгчлийн бактери агуулдаг учраас гидсний бичил орчныг тэнцвэржүүлээд өчөж байгаа. Тийм учраас энэ нь эргээд бидний дархлааны аягүй сайн нөлөөлөг байна. Харин тийм надад ингээ хоормог уухаар бас нэг юм ийм сүүгээс хандсан мэдрэмж байгаад идэв юм шүү дээ. Минь надад тэг санагддаг л да. Тэгээд ингний хоормог чи илүү тийм сүүн амттай гэх юм уу? За үнэний сүүнээс илүү тийм сүүн амттай юм шиг нэг тийм самцсан байгаа мэдрэмж юм шиг тэрийг өгч юм шиг их гоё тийм онцгой хамттай юм байлаа тий. За энерги өгч ядаргаа тайлна гэж байгаа. Уураг амийн хүчил өндөр агуулмжтай учраас ядралтыг бууруулж сэргийг байхад нөлөөлнө. Ялангуяа төрсний дараах эмэгтэйчүүдэд энэ нөгөө уураг амийн хүчилж үнэхээр чухал гэдэг шүү дээ тий. Тийм учраас төрсний дараах эмэгтэйчүүдэд сүүний гарцаа нэмэгдүүлэх, сүү оруулахдаа ингний хормыг ууж хөвшөөрэй. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нар 75 8000 гэдэг дугаараас авнаа. 75 8000. За гадуур бол худалдаалагдаад эхэлсэн байлээ. Яг хормог хэвэр навыг гэх юм бол
та хөрөгчний засгаас нь очиод авна. Харин ийм сүүхийн хэлбэрээр авъя гэх юм бол нөгөө дэлгүүрүүдийн касн дээр урталт нь ингээд нэг ийм кофе мопитэй хамт өргөдөө тавьсан байт юм лээ. За баярлаа Campbell брэндтэй. Баярлаа. Мина би бол хоол идэхээр бүтээмж нэмэгддэг штэ гинэ. Би бол хоол идэхээр харин ч эсрэгээрээ жоохон залах болох гэдэг. Энэ жоохон озоороод. Ундрах инх Баатар час хийсэн кофе уухаар бүтээмж ихсээд алан гэдэл сэрэгдэг дээ гэсэн. За их олон хүмүүсийн хувьд ялангуяа академик амьдралтай, цагаан захтай амьдралтай хүмүүсийн хувьд бол кофе бол ёстой яг бензин дээ. Яг үнэ. Бензин гой зөвлөлөө шүү. Бензин дууссан ингээд суучдаг те. За дараагийн мэдээлэл рүү оръё хэвэл өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн хин юм бэ гэхээр за би сонсогчдоосоо уушаалгуя. Өнөөдөр би түүхэнд төрсэн хүн биш маргааш төрсэн хүний намтрыг аваад ирсэн. Үнэхээр ярмаар байсан учраас энэ хүн 6 сарын 21-ний өдөр төрсэн байхгүй юу? Энэ бол 1985 оны 6 сарын 21. Тэгсэн чинь түрүү жил би энэ хүнийг ярих гад гэсэн чинь би нэг ажилласаа хоцордгийг санаж ин эфирээсээ нөгөө өглөө амар бороо орсон. Таксинаас буусан чинь нөгөө таксинд ингээд нөгөө намайг ингээд жоохон дэрэлт гэж оролдоо. Тэгээд бууж явж байхдаа амар хусан дуунаад ингээд тэр чигээрээ норцсон нэг амир юм орж ирсэн шүү дээ. Тэр өдөр чинь 6 сарын 21-ний өдөр байсан байхгүй юу? Тэгээ би тэр өдөр үнэхээр хайртай хүний яригээд бэлтжээд тэгээд нэвтрүүлгээ хийж чадаагүй амир харамсалтай. Тэгээ би үнэхээр ярмаар байсан учраас өнөөдөр 6 сарын 20 ч гэсэндээ 1985 оны 6 сарын 21-нд төрсэн хүний талаар ярих гэж байна. За яах вэ? Бүгдээр юу яа? Санал асуулга яваа цэцгийг уучлах уугүй юу? Комментээр биччих. Би та нарт үнэхээр гоё хүний тухай ярьж өгнө. За Элизабет Woolridge Grant гэдэг энэ хүний талаар ярина. За энэ хүнийг бид нар ямар нэрээр мэдэх вэ гэхээр Lana Del Rey гэдэг нэрээр мэднэ. За Lana Del Rey бол миний бүр үнэхээр хайртай хүн бохгүй юу? За тэгээд Lana Del Rey-ийн талаар мэдээлэл хайж явж байгаад яг өөртөө адилхан үзэл бодолтой хүний постыг би олж харсан бохгүй юу? За тэрэн дээр энэ бүсгүй ингэж биччихээ. Би гунигтай үедээ, сэтгэлээр унсан үедээ, бас хязгааргүй жаргалтай үедээ бүх цаг үед Lana Del Rey сонсдгоо. Түүний цомог бүхнийг сонсдог. Хизээж энэ артистаас салж чадахгүйгаа ойлгосон. Гэвч би хүнд хөгжимд үргэлж сонсдог. Өглөөс ч дээгүр мэдрэмжийг авдаг учраас таалагдсан трака өдөрт 10 сонсоод 7 хоног тасралтгүй сонсож шим сүсийг нь юучгүй сорж авчгаад ахиад хизээж иргэж сонсож чаддгүй маа. Дараагийн трака хайд. Энэ надтай бас бүр үнэхээр адилхан байгаа байхгүй юу? Би зөвхөн Туркд очиод цэцгийн аймарлыг харчаа. За би аймард гэж гуйрлаа. Зүгээр Тэр чи аймараг байсан яа. Тэр чи зүгээр л иргэн дурсан. Аймар тийм бүр гайх. Шок зүгээр. Аймар хүмүүс. Энэ Lana Del Rey ер нь бол аймарлын далаа нэ. Үнэ. Ланаас сонсдог учраас би тийм амар юм байдаг баг гэхгүй юу? Чи нэмээд гэж хэлж энэ туулгуул чи миний нулимс шүү дээ. Юу тэр далаа чи миний нулимс шүү. За тэгээ цааш нь үргэлжлүүлэх юм бол тракнууд листүүдэд байнгын тасралтгүй зогсолтгүй солигддог яг л нэг шөнийн хөөхнүүчийг шинэ трак олсон үедээ би Ланаг ор тас мартаж зөвхөн шинэ хөгжмөөл мэдэрдэг үгээр хэлхийн аргагүй мэдрэмж гэлээ гэхдээ өсрээд 3 хоногийн настай байдаг. Яг л чамин анган залуухан охтууд шиг би яг л эрэгтэй хүн шиг зантай хөгжим тал дээр гэж бичсэн байгаа байхгүй. За тэгээд Ланагийн дуунууд хизээд нэхэгцээр байдаг. Хизээж сонсон тайвшруул өгдөг, тайтгаруулдаг. Гэхдээ шинэ трак олох хүртэл чамин хөгжим болохоро би Ланаг хогийн савнд хийгээд зөвхөн тэрнтэйгээ цагийг өнгөрөөдгөө. Хэдхэн цагийн дараа шинэ хөгжим минь надад хамт сонсны маргааш харахаас дургу өрдөг хүүхнүүчийг сонсгоо эцэсгөө ядаргаатай утгагүй санагддаг. Тэр үедээ би ахаал Lana Del Rey-гийн уран бүтээлүүдийг сонсож эхэлдэг. Мөнхийн амьтаа дуунууд өхнө гэж юусоо байхгүй. Бусад урсгал заримдаа унтаад, заримдаа сэрүүн байдаг. Тэгэхээр энэ бүхний эцэст зүрхний тижэл бол эхнэр юм аа. Бусдыг нь амтлаад л өнгөрдөг. Энэ эмэгтэй пост надаа юуг санагдсан гэхээр нэгдүгээрт миний нөгөө нэг яг хөгжим сонсдог тайптай айгу нийлдэг. Би ингээд шин дуу болохоор тэрийг ингээд тасралтгүй байнга дахин лүптэд сонссоор байгаад тэрнээсээ айгу хурдан залхацдаг. Залхангуудаа байнга сонсдог, байнга хийгддэг нөгөө нэг дуунууд руугаа буцаад ингээд орчдөг байхгүй юу? Тэгээд энэ бүсгүй зүүрлэж хийсэн зүүрлэл нүртэл надад яг адилхан санагдаж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ бүсгийн хувьд бол яг надтай адилхан шиндүү гарч ирлээ, сонсч ирсноо тэрнээсээ уйдлаа. Харин уйддгүй цорын ганц хүн Лана байгаа байхгүй юу? Бид энэ талаараа яг адилхан. За тэгэхээр Lana Del Rey хөгжмийн хэм маяг бол 1950-аас 1960-аад оны Америкийн өнгө айсыг орчин үеийн поптой хослуулсан ийм өнгө айстай. Тэгээд эмгэнэлт мөртлөө уянгалаг, романтик мөртлөө уйдгар гунгаа агуулснараа Hollywood Sad Score гэж нэрлэгддэг.
Олон улсад. За жишээлбэл энэ дээр юу ярьж болох юм гэхээр Born to Die гэдэг дуу нэ шүү дээ. Тийм шүү дээ. Миний ганц мэддэг дуу. Энийг бол баг хүн болгон мэднэ. За Born to Die гэдэг энэ дуу дахилтан дээр юу гэдэг вэ гэхээр we are born to die гэж хэлдэг. Энэ бид нар өхийн тулд төрдөг штэ гэдэг юм санаа байхгүй юу? За тэгээ ер нь бол энэ дуу ямар утга агуулгатай юм гэхээр хүн айгүй эмзэг дорой юм байна. Тэгсэн мөртлөнгөөсөө хайрлуулахыг айгүй хүсээд идэм байна. Энэ бол амар зөрчилтэй зүйл байхгүй юу? Тийм шүү дээ. Нөгөө хин блэ алдартай яруу найрч хэлсэн байт юм а. Ер нь бол хайр дурлал гэдэг зүйлийг сул дорой хүн мэдрэх хэрэггүй байдаг гэд. Хүчтэй хүмүүс хайр дурлалыг хүртэх хэрэгтэй байдаг гэд. Ямар хэцүү мэдрэмж, ямар хүнд юм ярих. Энэ санаа Born to Die дээр аюуг тавтагддаг байхгүй юу? За тэгээ энэс гадна хайр бол сүрэл рүү хөтэлдэг аялал мэт байдаг. Гэхдээ хүн болгон л азаа үзэд энэ аялалд оролцохыг хүсдэг штэ. Яг тэгэл одоо энэ бүх юм алдах магадaltaй ч хүмүүс тэгэл ингээл чичирж байгаа л за гэл. Үнэ. За дурлаа. Энэ санааг бас we are born to die гэж юу дуулж байгаа юм. За тэгээд амьдралын гоо сайхан нь түүний ийм төр зур шинж чанарт айгүй агуулгаддаг. Ерөөсөө л амьдралын сайхан нь төр зургийн хэв шинжтэй учраас ийм сайхан байдгаа гэдэг санааг хэлдэг. За энэ юутай давхцаж байгаа гэхээр нийшээгийн мөнхийн эргэлт гэж ойлголт байдаг. За нийшээ мөнхийн эргэлтийг юу гэж тайлбарсан гэхээр бид нар өглөө амьдралынхаа туршид 6 цаг тослоо. 6 цаг 5 минутанд шүдээ угаалаа. 6 цаг 10 минутанд хоолоо идлээ. 7 цагт ажил дээр ирлээ. За ингээд ажиллаа хийж ягаад 16 цаг тарлаа. Ингээд 16 цаг тарж очингуудаа хоолоо илээ. Тэгээ ингээд байж ягаад унтлаа. Ерөөсөө бүхэл насан туршдаа 1 ч секунд, 1 ч минутын хоцролтгүйгээр энэ үйл явдал давтагддаг. Зөвхөн нэг ингэж урсгалаараа л амьдрдаг бол бид нар ямар гонхтой вэ? Тийм учраас өөрчилж болох бид нар одоо ингээ өдрө болгон сонголттой тулгарч штэ тий. Заримдаа бид нар шүн 5 цагс ирсэн ч болно, заримдаа ингээ ажиллаадсаа дунсан ч болно. Энэ эрхчлөө, энэ сонголт байна гэдэг нь амьдралын мөн чанар юм а. Бид нар сууж байгаа хамгийн том бэлэг юм а гэж нийшээгийн санаа байдаг байхгүй юу? За энэ санааг нь Born to Die гэдэг энэ дуун дээр илэрхийлсэн байдаг учраас энэ дуу бол маш алдартай, маш гүн утга агуулгатай ийм дуу юм а. За тэгэхээр Лана Del Rey-гийн алдартай дуунуудаас нь дурдж өгөх юм бол Born to Die, Blue Jeans, Summertime Sadness, Агуу Gatsby-гийн кино байдаг шүү дээ. Энэ киноны Young and Beautiful гэдэг энэ дунд бас үнэхээр алдартай. 2014 онд Maleficent гэдэг кино гарсан шүү дээ. Jolie-гийн тоглосон. Энэ киноны Once Upon a Dream гэдэг дуу гэх мэтчлэн маш алдартай зөндөө олон дуунуудтай, олон гайхалтай хит дуунуудыг бүтээсэн. За хэдүүл өнөөдөр энэ хүний намтартай танилцсан. За дэмжин ажиллагчаа танилцуулаад иргэд оръё. За тэгье. Салбартаа тэргүүлэгч Эм зүүн шинжилгээ ухааны их сургууль дэмжин ажиллаж байна. Эм зүүн шинжилгээ ухааны их сургууль 2025 оны одоо 26 оны хичээлийн шинэ жилийн эслэлээ эхлүүллээ. Сургууль нь ISO 9001 2015, ISO 21001 2018 стандартуудыг нэвтрүүлж 3 дахь удаага байгууллагаараа бүх хөтөлбөрөөрөө амжилттай магадлан итгэмжлэгдсэн. Боловсролын чанарын баталгаатай их сургууль за элсэд авч бүх хөтөлбөрүүд нь бакалавр түвшиндөө эм зүүж, уламжлалт хангах ухааны эмч, совилогч, эмийн үйлдвэрийн инженер гэсэн байна. За эмийн үйлдвэрийн инженер нь 2 солонгосын хөтөлбөртэй юм байна. За дид бакалавртаа эм найруулагч, совилогч авч байна. Сургалт нь олон улсын хамтын ажиллагаа тэтгэлэг клиник ба үйлдвэрийн дадлгаар дэмжигдсэн холбоо барих утасны дугаар нь 9978 4648 9511 1331 ирээдүйн эрүүл мэндийг өөрийн гараар бүтээгээрэй гэсэн байна. За баярлалаа. Санал асуулга харлаа аргуна. Бүгдээрээ намайг уучлахаар болсон байх шүү. За үнэхээр алдартай гайхалтай дуунуудтай. За Лана Del Rey гэдэг нэрээр алдарсан дуу зохиогч Elizabeth Woolridge Grant гэдэг энэ хүн бол 1985 оны 6 сарын 21-нд Нью-Йоркийн Манхэттен төрсөн. За багасаа дуунд дуртай тэгээ country дуу зохиодог байсан. Өсвөр наснаасаа гэхдээ цогтруулах хунданд донтогсон. Ер нь 15 настай да. Тийм учраас эцэг их хоёр нь хүчээр тусгай боловсролын сургалттай Кент руу сургууль руу явуулсан юм билээ. Багасаа буюу 15 настайдаа цогтруулах хундаа хэрэглээд эхэлсэн юм. За энэ үеэ хожим Элизабет өөрөө дурсахтаа юу гэсэн байдаг вэ гэхээр би жаахан байхдаа миний эцэг их хайртай хүмүүс бас би хизээ нэгэн цагт өхнө гэдэгтээ эвлэрч чадаагүй. Яагаад мөнх хөөж болохгүй байгааг би ойлгоогүй философийн хямралд орсон. Тэгээд миний амьдралын хамгийн хэцүү үе байсан болохоор би их уудаг байсан гэж хожим нь ярьсан байдаг юм байна лээ. Энэ Ланагийн хувьд болохоор бүр багасаа тэг амьдралын философийн асуудлуудыг айгүй хөндөж тэрэндээ хариулт байдаг юм охин байсан байгаа байхгүй. Тэгээд Кент сургуулаа төгсөөд авгахында 1 жил амьдраад тэгээд энэ хугацаанд зөөгчөөр ажиллаж исэн. Тэгээд анх авгах нь гитар тоглохыг зааж өгчээ. Тэгсэн чинь 6хан жавхцтай энэ
одоо хөгжмөөр хэдэн сая дуу хөгжим зохиож болохыг мэдээд хөгжмөд бүр үнэхээр их дурласан гэдэг. Тэгээд шөнийн клубүүдэд Sparkle Jump Rope Queen, Lizzie Grant гэх мэтчлэн энэ тайзны нэрээр дуулдаг байсан. Өсвөр насндаа гэсэн үг. За ингээд 2004 онд 19 нас хүрээд Нью-Йоркийн Ford Chemi их сургуульд метафизик, философи судлаад 2008 онд төгссөн. Пүү, метафизик. Тэгэхээр аргагүй. Ийм гахалтай дуунууд юм бичих нь аргагүй. За 2006 онд Уильямсбургийн дуу зохиох тэмцээнд ороод анх олонний өмнө тайзан дээр гараад No Kung Fu гэдэг нэртэй акустик гитараар дуулсан нь энэ дууга дуулсан нь Элизабетэд $10,000 дуу бичлэгийн гэрээ байгуулах саналыг авчирсан. Өөрөөр хэлбэл 2006 оноос эхлээд алдарт гарах энэ юу нэхэлсэн байна. Тэгээд тайзны нэрээ сонгохдоо яг яаж сонгосон юм бэ? Бид нар ер нь Элизабет гэж яриад байгаа мөртлөө Лана гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд бодож аваад өөрийн зохиосон хөгжмийг бүрэн илэрхийлэх сонсогдлонтой санагдана гэд жүжигчин Лана Тернер болон 1980-ад онд Бразилд үйлдвэрлэгдсэн Ford Del Rey гэдэг ийм седан загварын автомашины нэрнүүдийг нийлүүлээд Lana Del Rey гэдэг нэрийг өөртөө өгсөн тайзны нэр гэсэн. За ингээд нийтдээ 11 удаа Grammy алтан бөмбөрцөгт нэр дэвссэн байдаг. 2 Brit Award, 2 MTV Europe Music Awards гэх мэтчлэн шагналуудыг хүртсэн 21-р зууны хамгийн нөлөө бүхий дуучин ая зохиогчдын нэг болж байгаа юм. Гэхдээ 11 удаа Grammy дэвсэн бүртлэнгөөс нэг ч Grammy байхгүй ланаад. Тийм үү? Тийм учраас түүний чөтөн бишрэгчид юу гэж үздэггүй гэхээр Холливуудын үл тоомсорлол үнгүүцсэн эрхчлөө гэх мэтчлэнгээр түүний тухай ярьж бичдэг байгаа байхгүй юу? Амар харамсалтай нь ерөөсөө нэг ч Grammy байхгүй. За 2020 онд NME Awards-ыг Awards 2020 шанал гардуулах ёслолд Norman fucking Rockwell гэдэг юм цомгоороо Billie Eilish-ийг ардаа орхисон, Tyler-ыг ардаа орхисон, Creator гэдэг уран бүтээлчтэй өрсөлдөнгүүтээ бүгднгийн ардаа орхиод дэлхийн шилдэг цомгийн эзнэр тодорсон. За 20 онд ч Billie Eilish бол бүрөөсөө гүйцэтгэхгүй байлаа шүү дээ. За Лана шагналаа гардаж аваад юу гэсэн гэхээр энэ шагналд надад ямар эрхэм болохыг та бүхэн төсөөлөхгүй. 2011 оноос эхлээд намайг зогсолтгүй дэмжсэн та бүхэн байгаагүй бол би хэр олон дуу хийх байснаа мэдэхгүй нэ. Энэ бүхэн солиорол галзуурлын үеч та бүхэн намайг дэмжсэн. Та бүхэндээ супер их баярлалаа гэж тайзан дээр хэлсэн байдаг. Тэгэхээр эндээс нь яг юуг олж хармаар байгаа юм гэхээр 2011 оноос хойш бараг 10-аад жил уран бүтээлээ хийсэн ч гэсэндээ энэ хүнд нэг ч Grammy байхгүй. Нэг ч юм олигтой шагнал байхгүй байж байгаад 2020 онд хүртэж байгаа байхгүй. За тэгээд 2024 2025 онод бүр үнэхээр comeback буюу иргэн ирсэн. За тэгээд ингэсэн байгаа. Одоо жишээлбэл 2025 онд Spotify дээр 1 тэрбум давсан сонсолттой гэдэг юм албан ёсны эрхийг авсан. Тэгээд энэ нь болохоор West Coast гэдэг юм дуугаар авсан баг. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед Лана буцаад одоо урлагтаа эргэн ирж байгаа гэж хэлж болно. Нэг үе яагаад ингэж нэг хойшоо суудсан байсан гэхээр түүнийг таргалсантай холбоотойгоор бүр маш их бүлээсэн. Айгүйх таргалсан. Тэгээд тэр зургууд нь бүр ингэж шүтэн бишрэгч хүмүүсийн хувьд ч гэсэндээ айгүйх хэцүү байсан. Тэгээд ерөн зүгээр ингэж нэг юм шүтэн бишрэгдгүү мөртлөнгөөс гаднаас нь хараад ингээд нэг юм би физиологийн хувьд ингээд дарамжлаад иж идэх хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг бүр үнэхээр бах тавыг нь хангасан юм үйл явдал болсон. Тэгээд энээсээ болоод жоохон сэтгэлээр болсон. Тэгэд ер нь бол испаноор чөлөөтэй ярьчт юм байна. За тэгээд хэрвээ дуучин байгаагүй бол яруу найрагч болох байсан гэж өөрийнхөө тухай ярьдаг. Тэгээ гунигт сахиусан тэнгэр дуучин дуу зохиогч Лана Del Rey бол 2020 онд яг өөрийнхөө хүслийн дагуу өвсөнд мэхих нийл цэцгээ гэдэг ийм анхны яруу найргийн цомгоо гаргасан. Яруу найргийн номоо гаргасан гэсэн үг. За тэгсэн чинь энэ ном нь монгол хэлний орчуулж гаргасан байдаг. Тэгшээгч орчуулж гаргасан. За тэгээд энэ яруу найргийн номон дээр нь яг ямар шүлгүүд байна. Ер нь Лана юу бичдэг юм бол гэж хэдүүлээ сонирхол л та. Би хоёр шүлэг уншиж өгье. Эхнийх нь аюу амархан 3 мөртэй. Өөрийгөө чамд өгсөн өдөш бүрээ би үхдэг, үзэсгэлэнтэйч гунигтай гэд ингэ болоо. Энэ ер нь түүний яг ингэдэг юм юу нэг гэх юм бол одоо имиж нэгдэх юм бол амьдралын хар бараан зүйлийг амьдралын хамгийн сайхан зүйлтэй уялдуулж чаддаг учраас айгүй олон фэнүүдтэй. Тэгээл хямраад идэв. За энэс гадна бас нэг юм шүлэг байгаа. Үдшилтэд явчихад өмөрч гисэн шийдсэн гэдгээ хэдийн шийдсэн намайг жаргалтай болгох зүйлсийг хийх үү болох уу? Хувилбар бүрийг дотроо тооцож бодол бүрөө төлөвлөчгөөд цэлгэр цогтой өрөөнийхөө хаалгаар гартал өвсөнд нийл цэцэг мэхийх гартаа номон гүр шиг бөхгөр багуухай цэцэг атгасан 7-оос галын надам эхлэхийг хүлээхээс өөр хийх юмгүй хүний гинтийн их баяр хөөрөөр галзуу хүн шиг баясан хөрхийг үтсэн яг л тэр хоронд би өөрийгөө зөндөнд орхиор шийдсэн үрд гэж ингэж хэлсэн байдаг. Ер нь бол яруу найраг юу айгүй гоё идэв ингээд тэгэхээр
5 өгүүлбэрт ч юм уу эсвэл ингээд 50 өгүүлбэрт багтааж хэлэх гээд байгаа санааг нэг 5хан үгээр хэлцдэг. Тэгээд үг болгоныхын цаана утга агуулга байдаг учраас айгуу гоё идэг. За тэгээд энэ утга агуулгыг Ланагаас хайх юм бол үнэхээр та хайсан зүйлээ олно гэж би айгуу итгэлтэй хэлдэг. За тэгээд Ланагийн тухайд гэх юм бол их сургууль сурах үеэсээ орон гэргүй хүмүүс сайн дураараа тусалж исэн, байшин барьж исэн, хүмүүнлэгийн ажилд оролцож исэн, өсвөр үеийнхэнд хар тамхиг согтруулах ундааны эсрэг ухуулгын ажилд тасралтгүй сайн дураар ингээ оролцдог гэх мэтчлэн нийгэмд бол айгүй хитвхтэй байдаг. За тэгээд ер нь бол жин нэмсэн нь 2020-с 21 оны үед нэмсэн гэж байгаа юм. Энэ бол яг нөгөө ковид үеэсэн. Одоо зургийг нь харуулж штэ. Тэгээд энэ 24 оны зургийг хажуудлын ийм болцсон буцаад. Тийм, буцаад орсон. Одоо яг нөгөө юу нэ газар шиг ялгаад штэ. Үнэхээр ялгаатай байгаа. Одоо яг жин 2025 оны байдлаар 63 кг гэсэн. Гэхдээ өөрийнхөө жингийн талаар бүр үнэхээр юу ч ярьдаггүй. Яагаад гэхээр хүмүүс миний харагдах байдал төш миний дууны үгэн, дууны агуулга, дууны аян дахараасаа гэж бүсдэг гэж өөрөө ажиллагаан дээр хэлсэн байдаг байхгүй. Тэгээд яг тархлаад тэр нэг амар болсон үеийнхаа тухай бол өөрөө дурсаж ярихдаа та нарын шөмжлөл бол надад хамаагүй. Би яг ингээд нэг юм өөртөөгөө тэмцэж гин, би оршихуйтайгаа тэмцэж гин те. Өөрийнхөө үзэл бодол ингээд сэтгэлээр унаатайгаа байгаатайгаа тэмцэж гин. Ингэж тэмцэж байгаа дээрээс та нарын дарамт бол зүгээр үнэхээр надад хэрэггүй зүйл шүү гэж хэлсэн байдаг. Тэгээд одоо 63 кг өндөр нь 170 юм билэ. Таргалсан үедээ яг хэдэн килограмм орчим босныг нь өөрөөсөө ярьж байгаагүй. Гэхдээ зурган дээрээс харахад нэг 70 гараад нэг 70-аас 75 кг байсан болоо да гэж ярьдаг. 70 мэдгүй нэлээд нэмсэн байгаа. Нэлээд харагдана. Би бол одоо 80 90 гэж нэрлэх юм байна. Харин тий. Өөрөө ерөөсөө энийхээ талаар жингийнхаа талаар яриаггүй. Тэгээд хүмүүсийн зургийг нь харчаад хайртай Лана минь яачаа вэ гэж ингэж харуулах хүмүүс байсан. Гэтэ үнэн шүтэн бишрэгч гэж нэг зүйлүүд байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс бол Ланагийн гаднах бие галбар харагдах байдал хөөрхөн мөөрхөн гой бие галбарт нь юусоо болоогүй. Тэр хүмүүс бол Ланагийн маш гоё уран цэцэн үгэнд маш гоё юм философик байдалд нь дуртай хайртай. Тийм учраас жин нэмсэн ч гэсэндээ түүний талаарх бодол нь огт өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдөөгүй хүмүүсийн нэг нь би байна. За ингээд Лана маань 40 нас хүрч байгаа юм байна. 40 настай эмэгтэй өдийд би ингээд авч явж ингээд бол энэ үнэхээр гайхалтай зүйлээ. За хамтран ажиллагчид танилцуулдаг юм. Манай нэвтрүүлэгтээ Акураар даатгуулах амархан мөрөөдөө. Акур даатгалын платформ хамтран ажиллаж байна. За Акур гэхдээ ACU2R гэж бичдэг юм платформ шүү. За бид нар нөгөө дэлгүүр орохдоо ингээд нэг төрлийн бараа бүтээгдэхүүнүүд яг ингээд нэг газраа л байж сонголт ихтэй айгүй амар идэг ч одоо жишээлбэл энэ Canvel-ийн ингийн ундаа ч одоо ингээд нэг кофе мофе цай мэтайгаа хамт ээж явах юм бол би тэндээс нь хайгаад олцоход амархан штэ. Харин энэ тэндгүй байж явах юм бол хайж олгож жоохон төвхтэй байгаад идэг. Яг энтэй адилхан зүйлийг Акур хийсэн байгаа. За Акурынхан яасан гэхээр бүх даатгалын компаниудыг нэг дор нэгтгсэн ийм дижитал захыг нээсэн гэсэн үг. За тэгэхээр хур системээс хэрэглэгчдийн мэдээллийг татдаг учраас маш богино хугацаанд даатгалаа хийлгэх боломжтой. Аппликейшн вебсайтын аль алинаар нь ч нэвтэрч ороод өөрийн даатгалын гэрээгээ харах боломжтой. За тэгэхээр одоогоор манай системд мөнх даатгал, миг даатгал, Монрэ даатгал, Улаанбаатар хотын даатгал, Агис даатгал, Ганзам даатгал, National Life даатгал, Mandal Life даатгал нэгдээд байгаа юм байна. За тэгэхээр бид нар ер нь ингээд нөгөө нэг хаанаас юу хайх вэ, ямар даатгал даатгуулах вэ гэж ингэж цаг алдахгүйгээр шууд ингээд нэгдсэн платформоос бид нар ингээд шууд бүх даатгалыг ингэж харж хооронд нь харьцуулж агаад өөртөө таатай даатгалыг сонгох боломжтой болж байгаа гэсэн үг. За тэгээд ер нь юм бэлээ. Бид нар ингээд нөгөө даатгалынхаа хугацаа дууссан муусныг ингээд нэг юм мэдгүй яваад идэг тохиолдол байгаад идэг штэ. Тэгвэл заавал цаасан гэрээ хийх шаардлагагүй. Таны энэ даатгал бол таны гар утсан дотор таны дэргэд байх болно, таны халаасанд байх болно. За мөн хөссөн үедээ хаанаас ч даатгуулах боломжтой. Машинаа онцлуулахад даатгал дууссан тохиолдолд нөгөө онцлогооны уртараалал ингээд хүлээж идэг штэ тий. Тэгвэл энэ үедээ бид нар шууд гар утсаа гаргаж ирээд Акур гэдэг энэ дижитал платформоор даатгуулчих боломжтой. За тэгэхээр түргэн шуурхай хялбар найдвартай шинэлэг юм шийдлийг та бүхэн Акур гэсэн цэг вебсайт руу ороод бас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. ACURR гэдэг 2R-тай бичээд цэг юм гэсэн вебсайтаар Акурт холбогдож орж болно. За мөн Акур гэдэг аль биесний Facebook пэйж нь та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг пэйжээс нь авч болно. Тийм учраас лайк дараарай. За утасны дугаар нь 8058 85 байна. 8080 5885. За түрүүн аргу маань хэлсэн Акур гэж бичнэ ACURR цэг имэн Акур цэг имэн гэдэг вебсайтыг таньж болно. Фэйсбүүкээс эсвэл Акурыг хайчиж болно. Манай нэвтрүүлэгтээ Акураар даатгуулах амархан гэсэн үрэйтгээр Акур даатгалын платформ хамтран ажилласан.
За баярлалаа. За ингэсэн байна. Зурган дээр бол хол 80 хол давсан харагдаж байна. 170 та хүн гэхэд 170 бол бас намхан бол биш. Тэгээд нэлээд өндөр чадтай мөртлөө бас нэлээд махалсан байхыг бодоход бол нэрэл надад бол 80-90-с наашгүй санагдсан. Тэгсэн чинь манай сонсогчд бүгд адилхан санаад байх шиг байна. Бат өвшин л усан сурын 90 хэл ахаа гэдэг бүгд Тийм байна. Чингийн тухай. Өөрөө ярих дург багт бүгдээрээ бах ярьж. Сарва сараа ингэсэн байна. Би ч гэсэн таргалсан хизээч тоогоогүй штэ. Одоо ч хөвсгөр гэхдээ энэ бол нэг асуудал огт бишээ. Өстө шал тоохгүй гэсэн байна. Би бас хүмүүс чингийнхээ талаар хэлдэггүй гэсэн байна. Манайхан ч ялгаагүй хүний гадна төрхөөр нь ядаргаатай өөлж гоочилдог штэ болчмоор байгаамаа гэсэн байна. Энэ бол жоохон хэцүү асуудал тэ нэрээ. Миний таргалнуу турнуу ерөнхийн дамаатай. Би л ингээ өвлийн үлрэлт бол яалтчгүй таргалдаг штэ. Бүр яалтчгүй таргалдаг. Тэгээ ингээд өвөл өнгөрөөд өвлөг бас миний дургуй үлрэлт л дөө зүгээр ингээ гэртэл байж юмар санагдаад. Баавгаа бол баг ингээ чичмэр санагдаад идэв байхгүй. Тэгээд өвлийн үлрэл ингээ өнгөрөөд хавар ингээ жоохон алхаж малах тэ гадаа цагаа гаргой болно штэ. Нэг алхах таатай нөхцөлтэй энэ тэнэгөр явах. Тэгэхээр нэг жоохон хөдлөх юм бол арай гайгүй юм буурчдаг. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орцгоё. Өнөөдөр 6 сарын 20-нд түүхэнд ямар сонирхолтой үйл явдал болсон бэ гэдэг. За Холливуудын түүхэн дэх эргэлт хийсэн, хувьсгал хийсэн кино энэ одоо 6 сарын 20-нд 1975 онд нээлттэй хийж исэн юм байна. За энэ бол мэдээж эрийг Алдар Жаус гэдэг кино. Нөгөө ирүү юу? Ирүү гэж нэртэй. За энэ Стивен Спилбергийн кино. Тэгээд Стивен Спилберг яг хав Жаус бол бас их юуных нь карьерийнх нь хувьд маш чухал кино байсан юм байлаа. Жаусыг бүгдээр санаж байгаа бол энэ чинь аврах дуулан загсны тухай кино шүү дээ. За тэгээд энэ тухайн үедээ бүр ингээд хүмүүсийн одоо зүйлэнд орж исэн кино. Зүрхэн шарус хуруулсан. Зүрхэн шарус хуруулж исэн. Тэгээд Жаус бол 90 сая доллараар бүтсэн мөртлөө 400 сая долларын орлого олсон. За ийм гайхалтай ийм хувьсгал хийсэн кино гэж үзэж байна. Тэгээд бүгд яагаад энэ ийм онцгой хувьсгал болсон бэ? Юу Жаус гэдэг кино юугаар онцгой юм бэ гэдэг эргээд нэг харъя. За Жаус гэдэг зохиол байдаг. За энэ зохиол төр суурилж одоо Стивен Спилберг яг Стивен Спилбергийн санаа бол анх биш байсан юм билээ. Өөрөө нэг продюсераар ажиллаагүй. Тэгээд энэ алдартай Universal Studios энэ одоо зохиолыг худалдаж аваад бүр юу ном нь гарахаас нь өмнө зохиолчос нь Питер Бенчли гэдэг хүнээс нь худалдаж авсан байгаа. За тэгэхээр нэлээд тийм гой зохиол болно гэдэг эртнээс мэдчихсэн. За ингээд шинэ төрлийн ийм роботын одоо акулыг одоо хийх тийм аргачлал гаргаад энийг ингээ хийх шинэ найруулагч хэрэгтэйсэн байгаа. За энэ үед нь Стивен Спилберг дүнгэж 26 настай. Гарч ирж ирсэн. Дүнгэж 26 настай байсан. За 1971 он Дуэл гэдэг киног маш чадамгай, маш бага төсвөр их аятайхан хийсэн шинэ найруулагчийг боломж гэж одоод энэ блокбастер гэж нэрлэдэг супер киноны төслийг Стивен Спилберг найруулагчид санал болгох оруулсан. За Стивен Спилберг үг нь бол энэ Жаус гэдэг киног найруулах ёсгүй байсан. Яг тэгэхээр энэ маш эрсдэлтэй төсөл гэдэг нь ойлгомжтойсэн. Бөөн технологи, бөөн асуудал, шинэ юмыг асуудал гарах магадaltaй. Гэхдээ Стивен Спилберг зүгээр л ингээд өөрийгөө үзүүлэх тэр нөө боломж гэж бодчихсон учраас энэ төсөл рүү яваад орсон. За тэгээд яг л тооцоолж яснаар ерөөсөө энэ төсөл үнэхээр одоо асуудал дагуулсан анхнаас. Яг тэгэхээр нөгөө Стивен Спилберг ч бас хөгжилтэй юм шиг байна. Энэ хүнд хиймэл одоо роботын акултай хож өгсөн. Тэрийг Брюс гэдэг нэр өгсөн. За тэгээд Брюс нөөрх нь одоо хуульч нэмээд өмгөөлөгч нэмээд л тэгээд нэг юм өөхгүй нэг тийм нөхдүүдийг төлөөлөд тэр нэрийг өгсөн чинь зураг авалтын багийнх нь бүгдээрээ Брюс гэдэг нэрлэсэн юм байна. За ингээд нөгөө Брюс чинь эвдрээд эхэлсэн. Ерөөсөө ингээд нөгөө лаг гоё кино хийн энэ одоо хиймлэр хийцэн одоо дулан загсыг зураг авна гэсэн чинь ерөөсөө олигтой ажиллаж өгөөгүй. За ингээд зураг авалт нь ерөөсөө яг тооцчихснаас 55 өдрийн дотор л болно гэтэл 170-80 өдөр илүү зураг авалт нь уудсан. За төсөв нь 5 сая доллар дотор багтана гэсэн чинь 9 сая доллар болцсон. За ингээд ер нь бараг халагдах. 9 сая юм уу 90 сая юм уу? 9 сая доллар. Дөрөв 90 гэсэн. Эргээд 400 болсон гэсэн баггүй. Тэгэхээр 9 гэж хэлсэн. 9 гэсэн үү? 9-ийг олоод 900 зараад 400 олж байгаа. Тийм. Гэхдээ энэ яг 1975 оны дүнгээр л дээ 9 сая. За тэгээд 9 сая доллар болсон Universal-ыг бараг дампууруулах төгсөн, өөрөө ч карьераа дуусгах төгсөн. За тэгээд бүгдээрээ анзаарсан бол Jaws гэдэг кинон дээр
ер нь тэр дулан загсны хэсэг бол маш бага гардаг. Бүтэн 2 цагийн кино мөртлөө нийтдээ л ердөө 4 минут л тэр акул нь харагддаг юм байна. Тэгсэн мөртлөө л киноны турш акулаас айлгах айцыг бий болгоод байдаг. Энийний цааш шалтгаан хоёрхан ноотон дээр байгаа. За энэ хоёр нотыг бол Джон Уильямс одоо гэдэг хүнтэй хамтралаа анх эхлүүлсэн үнтэй холбоотой. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ за Camvel брэнд хамтран ажиллаа. За мөн Акур даатгалын платформ хамтран ажиллаа. Сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүйн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа гүнаа.